1947 оны нэгэн өглөө Лос Анжелес хотын иргэдийг айдас зочролд автуулсан аимшигт хэрэг гарсан юм. Тэр өдөр олдсон цогцос зөвхөн нэг залуу бүсгүй амийг авч удаагүй, харин бүхэл бүтэн Америкийн ард түмнийг айдаст автуулжээ. Хохирогчийн нэрийг Элизабет Шорт гэдэг ба хүмүүс түүнийг өнөөдөр Black Dahlia гэдэг нэрээр нь илүү сайн мэддэг. Энэ бол Америкийн түүхэн дэх хамгийн алдартай шийдэгдээгүй нууцлах хэргийн нэг. Элизабет нь 1924 оны 7 дугаар сарын 29-нд Массачусетс мужийн Бостон хотын ойролцоо төржээ. Тэрээр 5 хүүхдийн 3 дахь нь байсан бөгөөд жирийн нэгэн ажилчин гэр бүлээс гаралтай. Түүний аав эхэндээ гүүрний инженерийн ажил хийдэг байсан ч хожим гэр бүлээ орхин алга болжээ. Энэ нь Элизабетийн бага насыг хүндхэн болгосон ба ээж нь ганцаараа хүүхдүүдэд тижээж өсгөх гэж ихэд зовж амьдралын нөхцөл тунд ардан биш байлаа. Элизабет багаасаа уушиг амьсгалын асуудалтай байсан учраас эмчнэр түнд дулаан уур амьсгалтай газар амьдрахыг зөвлөсөн гэдэг. Энэ зөвлөгөө нь түүний амьдралыг өөрчилсөн ба тэр бага насндаа Массачусетст амьдарч байсан ч хожим Холливуд, Калифорни руу нүүж жүжигчин болох мөрөөдлөө дагсан юм. Дайны дараах Америкт Холливуд бол мөрөөдлийн газар байлаа. Залуу охид бүгд тэнд очиж алдартай жүжигчин болохыг хүсдэг байсан. Элизабет ч мөн адил. Тэр гоёмсог хар устэй, цайвар арьстай, онцгой төрхтэй байсан тул хүмүүсийн анхаарлыг татдаг байв. Найз нөхд нь түүнийг ээлдэг боловч нууцлаг, заримдаа бүр дэндүү мөрөөдөмт хийж дурсалдаг. Гэвч бодит байдал мөрөөдлөөс нь өөр байлаа. Тэр жижигхэн кафенууд, бааранд ажиллаж амь зуулгаа залгуулдаг байсан ба Холливуудад том амжилт олоогүй ч жүжигчин болох найдвараа алдаагүй хэвээр байлаа. 1947 оны 1 сарын 15-ны өглөө Лос Анжелес хотын Леймерт паркт нэгэн эмэгтэй бяцхан охинтойгоо алхаж яваад хачин зүйл олжээ. Тэд эхлээд газарт юу ч юм цагаан зүйл хэвтэж байна гэж харсан ба ойртож очиход тэр зүйл хүн гэдгийг ойлгосон гэдэг. Энэ бол 22 настай Элизабет Шортын цогцос байлаа. Түүний биеийг бүслэхийнээс нь яг тэгш 2 хуваасан байдалтай. Цусыг нь бүрэн шавхаж арьс нь бараг цавцагаан болсон байв. Нүүрнийх нь 2 тал зүсэлт хийж инээмсэглэж байгаа мэт болгосон байв. Мөн түүний биеийн байрлал, гидсний гэмтэл, гар хөл дээрх сорвин маш аимшигтай зохион байгуулалттайгаар хийсэн гэмт хэрэг болохыг илтгэж байлаа. Цагдаа нар шууд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн ба энэ хэрэг тухайн үед Лос Анжелесийн цагдаа нарт маш том сорилт болсон. Учир нь хэрэг явдал ердийн алгаас хэд давсан нарийн ажиллагаатай байлаа. Хэвлэл мэдээлэл энэ хэргийг маш өргөнөөр сурвалжилсан ба сэтгүүлчид Элизабетийн өнгөрсөн амьдралыг ухаж түүнийг хар хувцас өмсдөг нууцлаг төрхтэй сайхан бүсгүй байсан гэж бичжээ. Ингэснээр хэвлэл мэдээлэл түүнийг Black Dahlia гэж хочилсон бөгөөд энэ нэр өнөөдрийн хүртэл түүний хэрэгтэй хамт үлдсэн гэдэг. Цагдаа нар хэдэн 10 хүнийг сэжигтнээр шалгасан ба нотлохоо дутагдaltaй байсан учраас хинж гин буруутай болох нь батлагдаагүй. Хамгийн алдартай сэжигтнүүдийн дотор Жорж Ходл буюу нэртэй эмч баян хүн байсан. Түүний гэр бүл хүртэл хожим нь аав маань алуурчин байсан байж магадгүй гэж мэдүүлсэн байдаг. Түүний байшин дотор нууцлаг өрөөнүүд, хачирхалтай зураг бичлэгүүд олдсон гэж ярьдаг. Зарим нь түүнийг Холливуудтай холбоотой хүмүүс хороосон байж магадгүй гэж үздэг. Тэр үед Холливуд маш хаалттай, далд ертөнцтэй байжээ. Зарим онлоор Элизабет санамсаргүйгээр мафийн хэрэгт оролцсон бөгөөд амийг нь тэд хөнөөсөн гэж ярьдаг. Харин мөрдөгчд энэ бол зөвхөн ганц хэрэг биш, харин серийн алуурчны эхлэл байсан гэж үздэг. Тухайн үед Лос Анжелес орчимд шийдэгдээгүй төстөө олон хэрэг гарсан байдаг. Black Dahlia-гийн хэрэг нь зөвхөн нэг аллага байгаагүй. Энэ нь Америкийн соёлд хүчтэй нөлөө үзүүлсэн ба тэр үеэс хойш олон кино, ном, дуу, баримтат бүтээлүүд энэ хэрэг дээр суурилсан. Жишээ нь Джеймс Элройны The Black Dahlia роман мөн олон баримтат кино гарсан. Энэ хэрэг тухайн үед эмэгтэйчүүдийн аюулгүй байдал Холливуудын далд ертөнцийн талаар олон хүнийг эргэцүүлэхэд хүргэсэн. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, ДНХ шинжилгээний хөгжилтэй холбоотойгоор энэ хэрэгт дахин анхаарал хандуулсан ба зарим судлаачид ДНХ шинжилгээгээр шинэ нотлохоо гаргаж болох юм гэж найдаж байгаа ч хараахан эцсийн шийдэл нь гараагүй байна. Мөн Жорж Ходлийн хүү өөрийн судалгаагаараа аав минь үнэхээр алуурчин байсан гэж олон нийтэд мэдэгдсэн. Гэвч хууль ёсны нотлохоо хангалтгүй хэвээр л байна. Ингээд Элизабет Шортын аимшигт хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр. Энэ бол зүгээр нэг аллага биш, харин түүхэн дэх хамгийн алдартай нууцуудын нэг юм. Олон жил өнгөрсөн ч хүмүүс энэ хэргийн талаар таамаг дэвшүүлсээр судалсаар байна. Хэрв та энэ хэргийг сонсоод ямар нэг онолтой бол сэтгэгдэл бичээрэй. Магадгүй бид хамтдаа Black Dahlia-гийн нууцыг тайлахад нэг алхам ойртож болох юм.
Хэрвээ танд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.